орон нутгийн зам зорчж байгаа жолооч нараас дөрмийн мэдлэгийг шалгах зорилгоор дараах асуултуудыг бэлтлээ. 1 секундэд 8 м юм шиг. Юугаа? Сайн мэдгүй. 3-4 м л болов. Эхний асуулт бол 80 км/цагийн хурдтай аваа тээврийн хэрэгсэл 1 секундэд хэдэн метр замыг тулдаг вэ? Дараагийн асуулт бол анхааруулах тэмдгийг суурингийн гаднах замд хэдэн метрийн наанд байрлуулдаг вэ? Эхний асуулт бол 80 км/цагийн хурдтай аваа тээврийн хэрэгсэл 1 секундэд хэдэн метр зайг тулдаг вэ? 150 м. 150 м. 80 км/цагийн хурд 1 секундтэй. Тий. 1 секундэд Тийм ээ. 8 м. 3-4 м л болов дээ. Сайн мэдгүй. 2-3 метр л явна. 2 метр хавцал явна. Оо тийм 7 м байна. Тулдаг вэ? 22 м. Анхааруулах тэмдгийг суурингийн гаднах замд анхааруулах тэмдгийг аюултай хэсгээс хэдэн метрийн наанд байрлуулдаг вэ? 50 м-ийн наанд байрлуулдаг. 300 м юм байна да. За нэг 50 м юм лөө. 8 метр. 20 10 м юм лөө. 150. Тэр анхааруулах тэмдэгч ерөөсөө 150 м-ийн наанд 15-30 м. Одоо яг энэ хөөнийг энийг Тий, одоо энэ тэмдэг нь 20 метр. хэд 150 м. 50. За зөв хариулт нь бол 150-аас 300 м шүү. 150. Зөв хариулт нь 150-аас 300 м байд юм шүү. За баярлалаа танд. За тэгвэл суурингийн гаднах замд анхааруулах тэмдэг бол аюултай хэсгээс 150 м-ийн наанд байрласан байт юм байна шүү. Танд баярлалаа, аян замдаа цайваарай. Бидний бэлтгэсэн энэхүү нэвтрүүлэг жолооч та бүхэнд замын хөдөлгөөний дөрмийн мэдлэгийг багш гэсэн сэргээсэн гэдэгт итгэлтэй байна. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дөрмийг чанд цахим биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Ам аврах алтан гурвалжин